та нараас юу ч гарахгүй мэн одоо бойл. Одоо бойлын нэрэ та нар яд ч тэр авилгын хуулийг батлуулчаад зайлуулыг зайлсан ч надад ер нь ямар амаатай ингэж бодож ирсэн. Та нараас юу ч гарахгүй мэн нэрэ. За тэгээд отхон төгсөө. Чи үнэхээр л тэр авилгын тухай хууль хүсэж байгаа юм бол агуу их Чингис хааныхаа сахиулж ирсэн буюу бүх монголчуудын сахиж ирсэн хууль нь анхаарлаа хандуул. Үнд эндүм аргагүй шүү яаж амьдрах юм гарч байна. Их эзэн Чингис хаан хуучны үгийг хууль болгов, өвгдийн үгийг өв болгов. Үүнийг зөрчвөөс хувь хүн бүхэн дур дураараа хууль зохиогоод ингээд дур дураараа эх орон газар нутгаан зарж сүйдэх ийм галсан зовлонд ирэх юм шүү. Тэр цагт та нар өвгдийн үгийг өв болгоорой, хуучны үгийг хууль болгоорой гэд захиа заачихсан. За тэр бүрийн их мэрх нь одоо зардаг бол худалдаад ав юу? Эсвэл бүрэн ирэхээ бас ард иргэд бидэртээ бас тараагаад өгч. Бүрэн ирэх гэдэг чинь зарагддаг эд чиг бүү эндүрх хөхтэй. Бас наад саарл ордонд чинь байдагч зүйл биш. Энэ дэлхий дээр ганцхан Чингисийн Монголд л эрт урд байсан зүйл юм. Өөрөөр хэлбэл эзэн чадвартанд шагнал болон цаанаасаа заяагдаг гэд юм. Наад бүрэн ирэх гэдэг хүсэж байгаа зүйл чинь. Та нар дээрээ идэж уугаал, доороо бид нар идэж уугаал, хууль байхгүй бүрэн ирэх нь эргэжээл ингээл Монгол улсаа зарж иднэ уунуу тэгэл хамаагүй ингээ амар сайханда жарахгүй шиг аа. Буруу замаар будаа тавьвал буцахтаа шороо тань гэдэг. Хэрвээ энэ албан ёсны дээрмийн байгууллагаас аз жаргалыг ирээд хүсээд нэхэд олж чадахгүй байгаа бол бидэнд үндсэн хуулиар олгогдсон төрийн үйл хэрэгт оролцох өөр нэг хувилбар бий. Тэрний юу вэ гэхлээр зэрэг шууд оролцож төрийн эрх барих буюу улс орныг энэрл нэгүслэр элбэн тохиноолох ур чадвар юм. Энэ ур чадварыг олгоно гэд шашны байгууллагууд энэ төр засгийн бодлого үйл ажиллагаанаас гадуур өөрсдийн үйл ажиллагааг эрхлэн явуулж сүсгтэн олныг өмнө багшруулсан байдаг. За тэгэхээр зэрэг яагаад сүсгтэн олныг багшруулад байдаг юм бэ гэхлээр зэрэг энд шашны ямар ч шашны суртал нь ариун суртал байдаг. Учираас энэ нь хамаг амьтныг энэрн нэгүүлсэх бодлого байдаг учраас гэтэл энэ төр засгийн үйл ажиллагаа нь хэн нэгний амжиргааг сайжруулна гэд нөгөөхийг сул дорой нэгнийг дээрэмдэж бусдын амжиргааг сайжруулна гэд ингээд эхлэлхийгээ эвдэн зүтгэдэг ийм хөнөөлт үйлийг эрхэлдэг учраас энэ ариун суртлаас ангид юм шүү. Тийм учраас ариун сурталтай та бүхэн минь тэр ариун суртлаа номын дагуу эрхлээрээ энэ үйл хэрэгт оролцож болохгүй шүү гэд үндсэн хуулиараа төр засгийн байгууллага шашны үйл хэрэгт оролцож болохгүй, шашны үйл хэрэг улс төрийн хэрэг эрхэлж болохгүй гэд ингээд ангилаа заачихсан. Гэтэл өнөөгийн шашны байгууллага буюу Монгол улсын төрийн шашнаар өргөмжлөгдсөн энэ бурхны шашны лам хуургууд яадаг вэ гэхэлэр зэрэг бид нар төрөөн дэдлэнэгээд энэ харгас засгийн харгас хуулинд дор сөгдөж ажилдгаа гэдэг. Гэтэл төр гэдэг нь юу юм бэ гэхэлэр зэрэг үндсэн хуулиндаа заачсан байна шүү дээ. Ард түмэнд энэ хоёр засгийн эрх хоёуланд байгаа юм аа. Энэ засгийн эрхээ мэдж байгаа энэ ард түмнийг төр гэж дээдлээд тэгээ энэ шууд оролцох буюу улс орныг энэ энэрл нэгүсээр элбэн тохиноолох энэ ур чадварыг хөгжүүлье. Энэ ур чадвараар ард түмнээ зас залуурдъя гэд ингээд очисон ард иргэнэ те төр гэж дээдлээд ингээд ард түмнийг улс орныг энэрл нэгүсээр элбэн тохиноох тэр ур чадвар тэр гайхамшигтай ариун сурталаа номлох байтал тэр ард иргэнэ улсандаа гიშгэж хууль цагдаагийн хүчнээр хөөж тууж гаргаад яагаад гэвэл бид нар энэ харгас засгийг дээдэлдэг энэ харгас ууланд цогддгөө гэдэг зүйлийг яриад байж байгаа нь энэ шашин маань суураараа маш амжигтай гажууд чичээ гэдгийг л харуулдаг байна. Яагаад танай байгууллагыг яагаад гандан нэгчлэн хийдэг онцолж ингэж эсэргүүцлээ энэ удаан хугацаанд ингэж илэрхийлээд байгаа юм бэ? Яагаад энэ бослогот тэг нэгд гэж танай байгууллагыг онцолж байгаа юм бол тэр гэсэн юм аа л та. Тэг энэ одоо гандан тэгчлэн хийдэг бол одоо ямар үндслээр одоо тэгж байгаа нь бол ер нь тодорхойгүй. За ямар ч байсан одоо энерги нэгүслийг сургадаг ийм байгууллага 6 сарын 15-ны өдөр бол одоо ийм Чингисийн төрийг мандуулах номын хурмыг хийн гэж ингэж ийм бас дахин бичиг өгсөн юм байна. 2 удаа бичиг өгсөн юм шүү дээ тийм. Тэгэхээр энэ бүхэн бол бид нар бол боломжгүй гэдгээ 6 сарын 16-ны өдөр гандан тэгчлэн хийдийн 5 газраас ингээд бид бол хүсэлтийг хүлээж авлаа. Гэхдээ цаашлаад бол одоо ийм
төрийн эсрэг ч юм уу онцгой концепцийн эсрэг энд бид нар бол нэг шийдвэрийн дагаад хамтарч ажиллаа явдаг болохоос ингээ эсэргүүцэх бол боломжгүй. Гэтэл үндсэн хуулинд нь юугаа заажсан бэ гэхээр зэрэг бид нар энэ дээрмийн үйл хэргийг эрхэлдэг ийм харгас бодлоготой ийм харгас засаг юм шүү. Та нар энэ хамаг амтныг энэрн нэгүүлсэх ийм ариун сурталтай гэгээ номлолттой ийм хүмүүс учраас энэ дээрмийн засгийн ажилд битгий оролцоорой. Энэ бузар хууллаа үйлийг бүү сурталчлаарай гэд үндсэн хуулиндаа заагаад өгчихсөн байхад энэ үндсэн хуулиа зөрчөөд энэ тэргүй хамт өнөөдөр энэ харгас засгийн бодлогыг сурталчлаад оюу толгой өнөөдөр 5 дахин илүү орлоготой болох нь ажлын байр гаргаад хувийн хвшлэн дэмжиж өнөөдөр ингээд сайхан хөгжөөрэй гэд энэ харгас засгийн энэ харгас бодлогыг сурталчлаад ард түмнийг гэгэрүүлж өгнө гэд мунхруулад явж байна. Ажлаа хөдөлмөрөө хийгээд мөнгө цаасаа олоод амьдралаа сайхан зохицуулаад ирэхэд деважин дотор амьдрчил байна шүү дээ. Тийм байгаа үстэй. Ажил хөдөлмөрөөр авах болсон эрдэм боловсрол хийж байгаа юмараа мөнгө цаас олсноор холбоосон. Ажил хөдөлмөрөө хийгээд мөнгө цаасаа олоод деважин дотор амьдрсан хэн байна? Ард түмний хараал зүглийн байгуулж шүүр шинах шиг болтлон шүүмжлүүлжлүүдийн хэдэн улс төрчдөө. Атаархагчдын хэл амны байгуулж гоошлуулжлүүдэг бизнесмэнүүд үү? Ачааны хүндийг өрч хүн төнгөн үйлдвэр эрхлэгчдөө. Аль эсвэл цалингаас цалингийн хооронд амжгаах өлмөн зөлмөн ажилчдөө. Ажил хөдөлмөрөө хийгээд мөнгө цаасаа олоод деважин дотор амьдардаг нь үнэн байсан бол яагаад гандангийн лам нар ашигын төлөө зарин ажиллаж ядарсан ард улаан шулах тусмаа улам их зовлон тоочд суудаг юм бэ? Хаа вэ тэр деважин? Одоо ингэ нэг зовлон тоочлон болгож. Мөнгөтэй л гэдэг ганд тэгтэл. Тэг яг үнд гандан баг ашиггүй ажилтдаг шүү дээ. Хүмүүс гайхал. Ажил хөдөлмөрөө хийгээд мөнгө цаасаа олоод деважин дотор амьдарсан нь хэн байна? Хаа вэ тэр деважин? Ажилсгаараа гайхагдах хятад Японд нь байна уу? Эсвэл авхаалтайгаар гайхагдах Англи Америкт нь байна уу? Хаа вэ тэр деважин? Дэлхийн ээж маань сүрлийн ирмэх толон ирээд дэлхийн хүн зан аврагч эзнээ тэсэн ядан хүлээж байна. Боолчлын эрен үеийн төгсгөл ирснийг хаа сайгүй ярьж. Тэнгэрийн хаанчлын шинэрэнд хүн төрлөختнийг маань лайлан орох жолоод өгч амгтан авах гээд хаанаа божигналтаж байна. Эзэн Чингис хааныхаа зарлиг сургаалыг сахиж мөрддөг Монголын ард түмэн яасан бэ гэхээр зэрэг Монголын бүх эрчүүд буюу өрхийн тэргүүнүүд өвгдийн үгийг өв болгон хуучны үгийг хууль болгон сахиулж өрхийн иргэддээ сахиулж ирсэн. Ингээд ёс юм буурвал төр төмбөргээд хамгийн дээд ёс суртахууныг Монгол хүн бүр сахин мөрдөж ирснээрээ Монголын амар амгалан гэдэг орчлон энэ замбууланд байхгүй Тэнгэрийн амар жаргалыг монголчууд эдлэн жарган зангиж ирж. За тэгвэл энэ дээд ёс суртахууны бодлого нь юунд чиглэдэг юм бэ? Бодлого чиглэл нь юу юм бэ гэхээр зэрэг хамаг амтныг энэрч хайрлах ийм дээд энэрэнгүй ёс учраас хүн ардыг энэрн нэгүүлсээр сэтгэлийн хурааж ирсэн. Ингэж энэрл нэгүүлслээр элбэн тохинулах ур чадварыг эзэмшсэн хаадууд бол Монголын хаад байсан байна. Ингээд Монголын бүх эрчүүд их эзэн Чингис хааныхаа сургасан дагуу хуучны үгийг хууль болгон ард түмэндээ ёсчлон сахиулж байснаар Монголд эмнэлэг шорон цагдаа үгүй ямар нэгэн харгислал үгүй тийм Монголын амар амгалан энэ замбууланд байгуулад явж байжээ. Хуулиуд өөрөө шинжлэх ухаан биш байхгүй дээ. Тэр тэгтээ зэрэг чинь ямар ч бол одоо чинь хүн төрлөختний эсрэг, ард түмнийхэн эсрэг, хүмүүсийн болоодын шудраг байдлын эсрэг ийм юмнуудыг хуулиар хийж ирсэн байдаг шүү дээ. Шүүх үнэн тогтоодог газар нь хэдэн ч үннийг тогтоож болдсон байх юм бол тэгвэл үнэн байхгүй байхгүй да. Тийм ээ, хууль байхгүй. Хууль байхгүй гэсэн үг байхгүй да. Энийг сая тэр процесс өөрөө харууллаа шүү дээ. Тэглээ. Мөн үү? Туйлын үннийг тогтоох боломжгүй. Туршилтаар батлагдах шалгарсан онол үгүй хууль гэдэг зүйлийг шинжлэх ухааны нэрэн үед яагаад дээдлэх ёстой юм бэ?
Хөдлөшгүй баталгаа шаардах онол үгүй учраас өөрсдийнх нь зохиосон хуулиар өөрсдийнх нь хийсэн хэргийг шүүвэл тэрбум жилийн ял идлүүл зохих гэмт хэрэгтнүүд хийсэн хэргийн хүлээгээд ялын төлөвлөгөө сонсохын оронд өөрсдийгөө төр гэж нэрлээд төрөөн дэдэлдэг Монгол түмний оройн дээр оршсоор л байна. Энэ хэмдвэрлэлийг арилгах гэж 90 цагийн дуудлага нэвтрүүлгийн багийнхан олон жил уйггүй ажилласан. Гэвч нэжгээд сумыг хугалахад хялбар байдагчлан нэг нэгээрээ хөдлөө тэд газар агсангүй. Бид нар ёсыг барих хэрэгтэй байхгүй юу? Хуулийг биш. Ёсыг хизээ монголчууд ёсоо барьж энэ их хэвлэлийг хийж чадсан цагт сая бид нар мөнгө төгрөгийн хүчин дор хүчрхэг болж гарч ирнэ. Тийм учраас Монгол эрчүүд буюу өрхийн тэргүүн аавууд үр хүүхдүүдэд хамгийн дээд ёс зүй өгдөөс өвлөгдсөн тэр ёсыг хууль болгон сахиулж ирсэн. За тэр хууль нь тэр дээд ёс нь ямар бодлого чиглэлтэй юм бэ? Үр хүүхдүүдэд юуны төлөө юунд сургана гэсэн ямар бодлого чиглэлтэй юм бэ гэхээр зэрэг хамаг амьтныг энэрэн хайрлах. Ийм энэрэнгүй бодлоготой. Өдөрхойгч энэрэн хайрладаг. Газар дэлхийгээч хайрлаа хамгаалдаг. Зэлэн татаж унгаа уух гээд газар чаасан гацсан суглахтаа үр тариа хийж нөхөн ургах нөхөн сэргэлт хийгээд ингэж газар дэлхийтэйгээ ингэж харьцдаг ийм энэрэнгүй ёс суртахуунаар үр хүүхдүүдэд захиж зааж сургаж ингээд Монголын бүх хүмүүс 8 наснаас 80 наснаа хүртлээр хамгийн дээд ёс суртахуунаар биеэн засч ирсэн учраас төр улс нь төвшин амгалан байж Төв Азийн цээжинд Монголын их амар амгалан гэдэг Тэнгэрийн Деважинг замбууланд байгуулсан ийм ард түмэн юм байна. Шухамхөө Монголын эзэнт гүрний үед дэлхийд дахинд эн хамглан байдал тогтож хөгжлийнхээ оргилд хүрсэн учраас түүхнээ Монголын инх буюу Pax Mongolica хэмээн нэрлэдэг. Монголын эзэнт гүрэн нь дэлхийд дахиныг нэгдмэл нэгэнд цогцоо болгож улс орнууд харилцсан чөлөөтэй худалдаарлаж хийх, соёлыг түгээн дэлгэрүүлэх, шашныг чөлөөтэй шүтэх бололцоо олгосон нь өнөө цагийн хүний эрх чөлөө даяар шиг үйл явцын эхийг тавьсан билээ. Ингэж Монголын хад хамаг амьтныг энэрэн нэгүүлсэж, энэрэл нэгүүлсээр сэтгэлийг нь хураан улс орнуудыг элбэн тогтноолдог байсан. Энэ хүчрхэг засаг юун дээр оршин тогтнодог юм бэ? Тогтолцооны үе юм бэ гэхлээр зэрэг ертөнцийн бүх бурхад адил орчлонгийн хамаг амьтныг би аварч чадна гэж өөртөө итгэх итгэл дээр суурилсан биеийн даах чадвар буюу жинхэнэ тусгаар тогтнол монголчуудын энэ өв соёлд байсан байна. Сүр сүлдт нь уудмагаад уужим. Сүр сүлдний тэнд тэнцийг гэв. Хөхрөгчийн цаана хүр гэвээс хүр түгэ. Цайрагчийн цаана гар гэвээс гар тугай. Захгүй хөх тэнгэрийн дор захирагдсан яв тугай. Монголын бүх хаадуудын гол анхаарч ирсэн зүйл бол шашны номлол байгаа шүү дээ. Бусад хаадууд шашны номлогчдыг гэгэнтнүүдийг нийгмээс гадуурхаж ирсэн бол Монголын хаадууд яасан? Шашны номлогчдыг шашны номлогчдыг улс орондоо урин залж бүх ард түмэндээ аль сайнны сонгон суралцах бүх нөхцөлийг нь бүрдүүлэн олгож сонголтоор ард түмнээ хангаж ингээд тэр энэрл нэгүүлсийн ухаан юу байна вэ? Хамаг бурхад юу номлосон юм бэ гэдэгт гол анхаарч ирсэн. Ингээд хамаг бурхад адил би энэ бүх орчингийн бүх амьтдыг аварч чадна гэдэг өөртөө итгэх ийм итгэл дээр суурилсан бүтэц тогтолцоог Монголын хаад энэ Төв Азийн зүрхэн нутагт бий болгосон. Мөнх тэнгэр таны хаалал хийгээд хүч. Мөн их суу залын ёсоор би улсыг нэгтгэв. Ургахугаас шингэхгүй хүртэл энэ олон бус элэгтний элгийг нэгтгэв. Ингэж энэрл нэгүүлсийг номлодог шашны үйл хэрэгт голлон анхаарч ирсэн нь энэ дэлхий дээр зөвхөн Монголын хаадууд л байсан. Гэтэл бусад хаадууд яасан? Тэр шашны гэгэнт нь номлогчдыг нийгмээс гадуурхаж, цовдлох, амьдаар нь шатаах, гэх мэт аимшигтай залхаан цэрлүүлэлтээр гэгэнтнүүдэн хятаж устгаад ингээд ард түмнийг өөрсдийн хувийн эрх ашигтаа таарсан хууль дүрмээр
даралж мүлжж ирсэн ийм төр засаг дэлхийн бусад улс орнуудад байсан бол Монголын хаадууд тэр энэрл нэгүсийг номлодог, гэгэрл ухаарлыг номлодог, тэр бүх номлогчдыг улс орондоо урин залаад ингээд хамгийн ариун сурталтай, хамгийн гүн гүнзгий агуулгатай шашин аль нь юм бэ? Түүнийг сонгон суралцах тэр бүх сонголтоор ард түмнээ хангаж ирсэн. За тэгэхээр Монголын ард түмэн гэдэг хэн байсан байх нь? Бүх шашны онолчт номлогчдыг сонсчихсон. Бүх шашны бурхадтай танилцчихсан. Энэ ард түмэн чинь яадаг вэ гэхээр зэрэг ертөнцийн бүх бурхад адил орчлонгийн хамаг амьтныг би аварч чадна гэдэг өөртөө итгэх итгэлийг өөртөө суулгасан ийм ард түмэн байсан байх. Тийм учраас малчин гэдэг мянган мэргэжлийг эзэмшсэн ийм боловсон хүчин дээр энэ онол номлол оршин тогтнож ирсэн байх нь. Тэгэхээр зэрэг Монгол төрийн тогтолцоо гэвэл юу вэ гэхээр зэрэг нөгөө мянган мэргэжлийн эзэн малчин гэдэг боловсрал дээр оршин тогтнодог байх нь. Малчин гэдэг боловсрал юу юм бэ гэхээр зэрэг өөрөө бие даагаад хинээс юу ч гуйж царайшлахгүйгээр бие даан тусгаар орших бүрэн чадвар. Түүн дээр нэмээд юу вэ гэхээр зэрэг тэнгэрийг ч орлцдог. Тэнгэрийг ч орлоод хэрэгтэй цагт нь тэнгэрийн хүчийг үзүүлж чаддаг. Бурхтыг ч орлцдог. Бурхтыг орлоод хэрэгтэй цагт нь бурхтын үзүүлдэг авралыг түгээж чаддаг. Ингэж бүх чадварыг эзэмшсэн бүх талын мэдлэг боловсралтай ийм малчин гэдэг хүчрхэг оршихуй дээр Монгол ах уу гэдэг ийм хүчрхэг оршихуй дээр оршин тогтнодог тогтолцоо байна. За тэгэхээр өнөөдөр бид нар яагаад ийм арга ятсан байдалтай байгаа юм бэ? Энэ хүчрхэг тогтолцоог номлодог хүн нь байдгүй юм уу? Хаана байдгийм бэ? Яагаад энэ номлогддог юм бэ гэхлээр зэрэг энэ энэрл нэгүслэр улс орнуудыг элбэн тохиноолох энэ ур чадвар эрдэм боловсролыг эзэмшүүлнэ гэд Монгол төрийн шашнаар бурхны шашин өргөмжлөгдчихсэн. Гэтэл энэ шашны тэргүүн нь энэ ариун сурталыг номлож байна уу гэвэл эсрэгээр нь энэ засаг төрийн энэ харгас засгийн харгас бодлогыг ухуулад энэ харгас хуулийг сахиад энэ харгас хуулийг сахиж мөрдөх тэр ном сургаалыг тэр суртал хуулгыг хийгээ явж. Бурхан гэж буг чөтгөрийг шүтүүзээ. Залуучууд чиглэгсэн, ард иргэд чиглэгсэн засаг төрөө хүндэтгэж хийж байгаа ажлын үнэлж сурах хэрэгтэй. Энэ их олон сайхан ажлууд одоо энэ оюутлагаас ахгуулаад өчнөө ол амжилт олж байгаа. Оюутлагыг цахилгаан станц барьж одоо Монголоос хангах гэж байгаа. Гэт маш олон төрлийн сайн сайхан ажлуудыг хийж байгаа засаг төрийнхөө ажлыг бас ойлгож ухаарч мэдрэх хэрэгтэй юм гэж би ингэж боддог. Ер нь сүүлийн хэдэн жилд бол монголчууд дэлхий дээр байхгүй ухаан гаргалаа. Манай засаг төрд бол би баяртай байгаа. Ингээд өнөөдөр улс орн ийм дорой буурай байдалтай болчихсон учраас энэ тэргүү хамбат хандаад за та мань ингэж буян гэж нүгэл номлохоон болооч ээ. Ингэж бурхны нүрээр битгий буруу ном номлоод байгаа ч гэж шашиндаач хандаад дийлдэггүй, төрдөөч хандаад дийлдэггүй, ард түмдээ хандаад дийлдэггүй. Яагаад гэвэл хадан ташгарсан мэт болдог. Яагаад гэвэл энэ шашинд чинь аз жаргалд хүргэх зам байна гэж ард түмэн чинь итгэдэг учраас шашин бүхэн хүн бүхний зүрх сэтгэлд хүндтэй байр суурийг эзэлдэг байна. За тэгэхээр залуус дүүнэр минь та нарт захиж хэлэх гол үг юу вэ гэхээр зэрэг энэ энэрэнгүй суртал хуулгыг номлодог энэ шашны салбарт гол анхаарлаа хандуулаач ээ. Их эзэн хаадууд маань энэ шашныхны гол нь сонсож байсан шиг та нар минь одоо энэ хүн хэцүү байдлаас улс орноо гаргахыг гэвэл энэ энэрл нэгүслийг номлодог энэ чиглэлийн салбарт гол анхаарлаа хандуулаач ээ. Энэ салбарт та нар минь анхаараагүйгээс энэ гол юм дээр чинь ямар ч тоглолт ирж болно шүү дээ. Тийм учраас та бүхэн өнөөгийн хүн хэцүү байдлаас улс орноо гаргахыг гэвэл энэрл нэгүслийн суртал хуулгад гол анхаарлаа хандуулаач гэдэг зүйлийг захиж хэлж байгаа юм аа. Хизээ монголчууд ёсоо барьж энэ их хэвдрлийг хийж чадсан цагт сая бид нар мөнгө төгрөгийн хүчин дор хөвчрхэг болж гарч ирнэ. Тиймээс биш Америкуудын авчир шургуулчихсан хуулийн дагуу өнгөрснөө муу мухагаа дурсаад махан биеүүдийн тооцоо бодоод байвал бендетто тасрахгүй. Хуулиад эдлэх үү? Ёсоонд эдлэх үү? Хүн бол хууль дээдлэх ёсгүй.
одоо та бид хууль дээдлэх бид шударга хэсгийг дээдлэх л ёстой. Хэрвээ өндөр ёс суртахуунд ер нь хуулийн хэрэг баггүй ш. Хууль зөрчихгүй чи яах вэ тэр үү? Хэрвээ хуулиан дээдлэнэ гэвэл хууль зохиогч ба хууль сахиулагч боловсон хүчин болон тэдэнд туслах үүрэг гүйцэтгэгчдийг бэлтгэх хэрэгтэй болно. Гэвч удирдлага унтлан долоодог долоогчдыг заавал бэлтгэх шаардлага байна уу? Энэ удаагийн сонгуулиас харж байхад тэдэнд өөрт нь ч өрөөлдөж ашигтай байж чадсан билүү? Хэрвээ уламжлалт ёсоон дээдлэнэ гэвэл 13 дугаар зуунд орчлон ертөнцийн тархин байсан монголчууд ямар эрдэмт суралцаж, ямар боловсон хүчин болон бэлтгэгдэж, ямар соёл шинжлэх ухааныг хөгжүүлсэн талаарх мэдлэг хөрвүүлж, ертөнцийн хөгжлөөс ангид нууцлагдмал оршиж ирсэн Монголтой танилцсан. Ерөөсөө тайлбарлахаар болдгоо тийм онцгой ард түмний одоо нутаг, газар нутаг тэрний үр дүн бид нар гэдэг юмыг одоо бид нар хамтдаа бүтээж бахархъя л гэж. 1206 дугаар оны Барс жил эзэн богд Чингис хаан эсгийн тургатан улсаа нэгтгэж их Монгол улсыг байгуулад 9 хөлтийн цагаан тугийг төрийн сүлд төмний шүтэм болгож үеийн үед үрийн үрд эрхмэлэн таххыг зарилэг болгожээ. Тэгээд 6 сарын 22-нд бол нийт Монгол Улсын агруулгын бүх ургуудмуудын нэгдсэн их том тайлхыг зохион байгуулахаар зорж байгаа. Монгол хүн болгон одоо өөрийнхөө сэтгэл зүрхээр Монголын овон дээр ингэж нэгдэж хамтрах юм бол бид бас цаашаа их том нэгдлийг бий болгож одоо Монгол үндэстэн хэрхэн яаж нэгдэж чаддгүй нэгтгэрээ ямар их хүчтэй хүчрэг болдгоо гэдгийг л бид бас дөрөв очтой болон хөвгдөд харуулах тэгээ цаг нь одоо ирсэн байна.